Зак баярлалаа. За одоо ямар асуулт асуудаг бол та гэж. Хоёул урлаг өрөө сахнаа л гэрэн шүү дээ. Замцхан уу найзуудаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань уламжлалт ёсоор урлан бүтээгдэхүүн урд байрлах намаас рестораных 6 номерын өрөөнөөс шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай. Миний хайрлж хүндэлж явдаг уран бүтээлч найз маань дуучин Минжин Сарыгаа урьлаа. Тэгээ Минжин үед хоёр одоо 24 оны сүүлээс ахуулаад орой гэж ярьсан. Даач нөгөө эдний нөгөө мэрэгжлийн онцлог нь маш их завгүй байдаг шинэ жилээр. За шинэ жилийн дараа амралт гэл нэлээд завгүй байсан. Тэгээ өнөөдөр зав гаргаж уулзж байна. За сайхан үйлжж байна уу? Сайхан үйлжиж байна. Ингээд энэ подкастыг үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За сонин сайхан юу байна? Тэгээд ойр дуулцаг болохоор дотны найзууч чиг тэгээд мэдлчмээр байна. Сонин сайхан юу байна? Юу хийж гин? Урлаг нь за тэгээд уран бүтээл нь сонин сайхнаас хаваалцаач. Сонин сайхан гэвэл хүүхдүүдээ өсгөөл. Хөрх хоёр охин одоо хиттэй болчихно. Сая манай хоёр одоо хамаагүй нас масан ярьж байна. За тийм ээ. Тий. Ямар ч их л том болж байгаа хүмүүс болж байгаа. Тий. Өсвөр насны хавтай. Нэг нь би буруу хараагүй чи нэг тийм бас пост хийж иргэцсэн. Хөөхөн тийм entertainment медиа талын видео эдгээр хийчихсэн тийм. Тий, манай охин чинь TikTok дээр нөгөө edit хийдэг байхгүй юу? Тэгээд тэрийн хүүхдүүд лагийг үздэг. Тэгээд би ээжийн дуун дээр хийж хөөгсөн чи тгийг хийгээд байсан. Эйгүү гоё бас. Тий. Одооны хүүхдүүд чи гоё смарт. Тий, харин тий. Тэгээд өөрхөн. За октоодын тухай ийхүү товчхон ярьчлаа. За одоо Минжигийнхаа тухай гол ормоор энэ. За шинэ уран бүтээл. За би нэг сүүлд хийсэн уран бүтээл манай нөгөө trap music дуулдаг нэг гинжинтэй хамтарч дуулсан. Манай Минжигийн маань алдартай дуг таир маань бас шинэ хувилбар дахин нэг амьдрал өгөөд дуулсан тий. 2 дугаар анги гэсэн. Тий. Тэгээд залуучуудтай ажиллахад гоё байна уу? Гоё мотивац авсан уу? Гоё энерги авсан уу? Тэгэлгүй яг уу тэгээд энэ бол гинжингээр дамжуулж залуучуудын хүсэлт байгаа гэж ойлгосон. Тэгээд залуучдын хүсэлтийг долгион ахтай дамжуулсан. Тэгээд долгион ах зөвшөөрсөн. Тэгээд залуучуудын маань багтаа сонсож хайрлж одоо дурлж ирсэн дуу нь тий. Тэгээд надад гинжин сур хэлсэн таны дуу бол ерөөсөө баг ардын дуу шиг болцсон. Бидний дуу. Тэгэхээр бидний энийг бол ингээд дахиж дуу одоо ингээд дахиад ремикс чинь тийм ээ 20 жилийн дараа гэдэг бол энэ дуу ингээд мөхөрч байгаагийн бас нэг бэлэг тэмдэг юм даа гэд. Тэгээ хамтарч ажиллах байхгүй яасан. Ер нь аливаа уран бүтээлийг зарим нэг урт хугацааны дараа ч гэсэн дахин ингээд амьлуулах, дахин амь сүнс оруулах тийм процесс нь их зөв юм шиг надад санагдаад байна. Энэ дээр нэлээд хүмүүс бас алдаад идэг. Тэгээд энийг зөвлөд хэлэхээр зарим нь хүлээж авах тал байна, зарим нь огт хүлээж авдаг үуч нэг тийм тал байдаг. Гэхдээ та хоёрын энэ оролдлого үнэхээр гоё амжилттай болсон. Үнэхээр баярлалаа. Сонсогч хүний үднээс хэлж байгаа шүү. Тэгээ гинжин сор гэж сая түрүү илчлээ. Хашир өөрийнхөө ингээд дуунууд дээр бас ингээд хайлт ингээд гинжин сор гэдэг бас чамтай холбоотой юу? Нөө маазрамай гэж тий. Ямар ч гэсэн гинжин сор гэх гоё раймлж юм тий. Раймлж. Би одоо ингээд сор гэхээр заавчгүй гэж шууд автоматар чи орж ирээд. Нэг нэр сонсохгүй чи ямар ч сор гинжин сор юм уу минжин сор гэхээр шууд автоматар орж ирээд. Тий. Манай энэ чинь бүр өстой хэдэн 107.5-аас 102.5-аас харин 93 оноос 93 оноос хөө бид нар ч нөгөө спайкд 97 онд очдөг байсан тий. Яг анх Букатайд чинь нөгөө 94 бол 95 онд Корго твэрэл манай соёлын төвөргөнд орж ирж байсан. Тийм шүү дээ тий. Миний найз тэгээд үнэхээр яг гой хоолойтой шүү. Букатай уулзж байгаа юу? Букахыгаа фейсбүүкээр хараад тэгээд одоо ч тэгээд фейсбүүкээр баг уулзсан шиг бас болоод идэг бол чи нойр. Би нэгэ тэгээд хянаад идэм биш үү бид нар ч ер нь тий. За тийм ингээд байгаа юм байна гэж байгаа юм байна. Ядаж онлайнаар би энийхээ ньюсыг аваад тэгээд сайхан байна. За Минжитэй уулзсан юм чи бас хөсөөгүй чи өөрөө хазаагаад намайг жолоо мөчгөлчлээ.
Тэгээд Spike-ийн тухай асуухгүй болохгүй. Манай гурав юу хийж ийн холбоотой байгаа юу? За Марлаа бол Америкт байх шиг байна тий. Марлаа маань Америкт мисэ хийгээд л тэгэл тэр хуураараа бусдыг соёнгийн гэрэлэл тэгэл гэж байгаа. Атлетик юм тамирчин болсон юм. Тий харин тий фитнесээ хийгээл. Тий төвчөө уралдаа ороод харагдсан. Туяа багшлж байна. Туяа маань бүр зөндөө олон гой хүүхдүүдтэй сайхан хүүнэр гаргасан. Тэгээд хөгжим бүчгийн зикана хийгээл. Консерватор даа юм дээ. Тий штэ. Тэгэл бас л соёлыг түгээгээл тий. Намко маань болохоор битэр саяхан уулзсан. Тий битэрээ саяхан уулзаад өмнө дуулж исэн дуунуудаа гоё дахиад гоё янзлая гэж ярьж байгаа. Би одоо хэрвээ санаж байвал хоёул намайг vibe ажиллаж байхад би чамайг суурал хоёул нэг яриа хийж байсан. Тий тэгээд би бас л нэг асуултаа тэрнээс ч хойш айгүй хөөх хэдэн жил өнгөрчлөө шүү дээ. Тэгээд бас л бүр 16 он үсттэй тий. Тэгээ би бас асууя гэж бодвол дахиад тайд маань одоо яг хизээ ингээд нэг ганц бидний бийт юм үлдээх юм бэ. За одоо тоглолт бай гэхээ зүгээр нэг цомгоо бидэнд хизээ үлдээх юм бэ. Оо яана тэгсэн бүр яг ойлгох юм. Одоо тэр чинь бас нөгөө долгиох хилдэг байхгүй юу бас надад дээрүүд л хэлж байсан. Ингээд цомог гаргаж альбом гаргаж чадаагүй номны соёл урлагийн эстрадын номын санд номоо үлдээж чадаагүй тийм хамтлаг дууч зөндөө үед юм аа. Бидний нэг нь ялч таад болчиход тийм Spike маань болчиход. Өстой гой сонсогдож ин тэгээд би Spike-ханда уламжлая гэх хүсэлтэй тийм. Тэгэхээр миний бодлоор обязательно хэрэгтэй тэр. Уусаа бүх нөгөө рекорд нөгөө тракууд нуагаа юм чи. Тэрийг жоох эдит хийгээл те. Тий, харин хэлээд яг. Тэгээд нэг ганц CD пянцтай болчихвол гоё л байна. Spike яг уу гээд одоо ингээд хамтлаг дууч бүгдээрээ л пянц ингээд юмтай л болж байгаа шиг байна. Манай Минжигийн нэг best mest дуншиж гин үү? Одоо яригдж гин үү? Би бас хүсэл одоо хүсэж байгаа. Тэгээд тэрнийхээ төлөөл одоо явж байгаа да. Яг өөрийнхөө зохиосон дуунуудаар нэг пянц тэгээд яг хит дуунуудаараа нэг пянц тэгээд ингээд зохиогчтой нэгэд ярилцаад ингээд хий гэж бодож байгаа. Гоё шинэ цомог 25 онд. Шинэ цомог вайна харин тийм тэгэхээр нэг яг өөрийнхөө зохиосон дуунуудаараа пянц гаргахад тэр нь бараг шинэ цомог болчих واخ тий. Яг гоо чиний нэг өмнө гаргасан зохиосон шинэ дуу байгаа. Тэгээд саяын сүүлийн хайр хүсээ юу гэд тэрийг бас гоё амжилтан да. Эний өмнөх дуунууд бол одоо ялчгүй ингээд нэг дабл пянзанд бол багтахгүй. Тэгэхээр бол нэг л дөрвөн пянз нэг тормоор гаргахгүй бол тийм л масштаб нэ шүү дээ. Харин тийм пянзанд ерөөсө 5 л дууар тийм. Урт богноос хамаарал 10. Ямар ч сан заавалчгүй тэрийг хэрэгжүүлээрэ бид нэр одоо хүлээж байгаа шүү минь юм. За ерөөл Батар шолтгой. Ямар ч гэсэн дөрвөн бэрхээ болгоцсон байгаа гэж. Ийсээ орж ирээд нэлээд нугсан. Ямар ч нэг болгож подкаст эхлүүлнэ гээл тэгэл дөрвөн бэрх болгуулч. Яндаа шүү бас. Сая юм билээ үст. Нэг DJ төвшин энийг чи бас буулгах гэж нэлээд мөнгөнөөл эсвэл шантраас хайчих шиг болсон. Тэр нөгөө дөрвөн бэрхийн нэг тэмцээн болсон юм. За. Тэгээд тэрэнд би оролцоод 2 дугаар анд орчихсон байхгүй юу гэдэг. Тэмцээн гэсэн сая All Stars Games-д орлоо. Бөмбөг өгөөдсөн. Оо. Гол оруулсан. Гүү миний гол оруулна гэдэг. Хар баруунаас гарах нь л болж. Тэгээ талбай дээр нэг жоох гүйсэн байсан. Гүйсэн бас чад тэгээд ногоо хамртаа өөрөөр уусчихж бас хамгаалж мавгаалах гэд үдсэн. Тэр чил 10 жилээс хойш гүүггүй байсан. Тийм шүү дээ. Заав хаа нөгөө тэгээд ядраа. Тэст гой хөвгчлөлтэй болд юм байлээ үнэхээр. Харин тийм шүү дээ. Манай сагсан бөмбөгийн холбоо бол айгуу тийм entertainment талдаа ер нь энэ холбоог авч явах талдаа маш их Монголын одоо нэг номерын холбоо болчиход байна шүү дээ. Үнэхээр мундаг. Тэгээд тэр талдаа сая үе үеийн сагсан бөмбөгчтэй цуглуулад тэгээд та эдийг амруулаад айгуу гой 100-аатай нэг үчи өнгөрөөч шиг бол та эд. Тэглээ харин. Өстой гой 100-аатай. Танаа багчид яг айвар тийм агрессив хилэмтэй баг шиг байсан шүү дээ. Тийг язараа. Манай нөгөө багийн цэцээ чи бүр ерөөсөө дасгалжуулагчаас дутхгүй л шүү дээ. Тгийч ингэж гэдэг шүү дээ тийч. Цэцээ тэр камера ирж гол дүртэн тоглоод байгаа юм. Тэр савааж лээ. Тэр хоёр бүр савааж лээ. За одоо ингээд түрүү ингээд шин дуу муу хийж гэнэ гэсэн ямар хүмүүстэй хамтраад байна?
Өө тэгэл нөгөө сурч татснараа юу одоо энэ шинэ генерашны хүмүүстэй ямар ч байсан Одон Баттай тэр нөгөө хайр хүсээгүй бол хийсэн байгаа. Тийм. Тэгээд одоо намгийн тараар нь шинэ дуунуудаа хаана орох уу, Ocean Grader орох уу яах вэ гэж ярьж л. Намкоч дуулаг уудсан. Тийм аа Намкигийн дуунуудаас гоё штэ даацтай. Минжээч бас жилдээ 2 3 юу дуу хийчихэд. Намко бол өстой дуу гаргаагүй байна. Тийм аа Намко илүү нөө менежмент, продюсерлэлт, хөтлөлт энэ төр дээр явсан. Тэр тал руугаа бас нэлээд явсан юм уу? Тийм шүү дээ. Манай хамтлагийн нөгөө ахлагч байсан юм чи. Тийм юмдаа сайн манай. Боссоо ийгээд гэж. Тийм зохион байгуулах юмдаа их сайн байхгүй. Дуудуулаас үндсэн ажиллаа хийгээсэн. Тэр зохион байгуулах юм чи одоо хүмүүс үсээгүй хийчих шүү дээ. Хоёр яг нэг хуучин шиг нэг Sugar Babes гэдэг шиг нэг юм цом гаргах гэдэг нүү яа. Тэр нөгөө Sugar Babes-эл сайхан янзалж торд идэл гэж бодлоо. Тэр одоо янзлаадах юм байт юм. Айгуу гоё штэ. Та хоёр ч тухайн үедээ амар гоё модны дугуйлд сингам ингээд бичүүлсэн баг шүү. Чи тэгж бодож байна. Тэгвэл тэр талаараа сайн ярилцъя. Битээр тэгээд хэд их бас ингээд нөхөн натж хагаад нүдийн сохлог бичээр тэр чинь бас нэг түүх штэ. Тухайн үед дуурж исэн дуунууд 2000 оны ихэнх үед гэдэг чинь. Ингэж дуурдаг байсан юм байна, ингэж хийдэг байсан юм байна гэл бас тий. Тэгээ дууралт энэ төр битээр болохоор овоо хідэн дуу хийлгэж гэж бодсон байхгүй сингээд тэгсэн чинь хайцсан чинь битээр яг 4 дуу хийлгсэн. Тэгээд яг өртөг өндөртэй байсан л да тухайд маш өсвөртэй захирагчаас 10 дуу хийлгэнэ гэж бодсон чинь яг 4 дуул болж илээ гэж. Тэгтээ гоё тухайд дууралт энэ төр маш шинэлэг болсон л да. Тий. За дуу хөгжмөөс гадна юу хийж байна? Юунд анхаарч байна? За мэдээж зэрэг гэр бүл хоёр хүүхдийнхээ хүмүүжилт нэлээд анхаарч байна. Өөр сонир сайхан юугаар сатаарч байна? Бясалгал тэгэл тий. Ер нь тэгэл зөв хүн байх тал дээр тий. Тэгэл судлаал тэгэл. Их гоё тодтгол хэллээ. Их гоё тодтгол хэллээ. Зөв хүн байх. Одоо орчин цагт энэ маш их чухал зүйл болчиход байна л да. Зөв хүн байх гэдэг нь зөв хүнийг ямар хүнийг хэлдэг? Чиний хар зүгээр. Тэгээ одоо тос болдгоо маа хэд ядаж ус болохгүй байна. Ч юм уу тий. Наацхан. Энийг дагаад бас нэг яалтчгүй нэг асуулт гарч ирээд байна л да. Зөв хүн байх гэдэг чинь нэг ажралтай амьдрах нэг хэлбэр болчиход байна л да. Чиний хаар манай Минжигийн хаар бол аж аргалтай амьдрал бөгөөд аж аргал гэж юу юм бэ? Бурхан одоо хамгийн дээд ухамсар хамгийн дээд агуу нэгэн рүү харах тэр мөч болгон одоо анхаарах мөч болгон аж аргалтай. Тэгээд тэр хүн одоо жишээлбэл ингээд жоохон энерги унах гал одоо бид нар нөгөө frequency гэж ярьдэн шүү дээ. Үнэлцэл жоохон унах гал ингээд жоохон тиймэрхүү үе үедээ бид нар чинь өөртөө найдаад тэгээд явцдаг штэ. Өөрийнхөө аргаар тэр асуудлыг шийдэх гээд тэгэхгүйгээр яг тийм үедээ сэргийг соргоог байж тэр хамгийн дээд нэгэн рүү одоо бясалгах юм уу тий. Тэгэхээр буцаад нөгөө тэр унах гэдсэн энерги чинь буцаад хийн гоё юм аз жаргалын одоо диважингийн гэх юм уу да тийм үйлцэлд ирж доктортой байдаг гэдэг хүүтэй. Тийм. Өөрөлдөл амар амгалан 50-нд байх хэрэгтэй юм биш тийм. Тэр бол ерөөсөө тэгэл тийм хүн амар амгалан 50 байна гэдэг бол өөрөө тэгээ аз жаргал диваж юм уу да. Бараг л тий. Нөгөө чи одоо ингээд хамгийн хайртай дуртай зүйлийг хийдэг, уран дуугаа дуулдаг, за урлагтайгаа амьдралаа холбдог. За мэдээж гэр бүлийнхаа дөрөнд ирсэн гэдэг амьдралдаа. Тэр бас нэлээд том аж жаргалын хэлбэр байна тий. Дуртай юм хийн гэдэг чинь тий. Тий. Тэгээд ер нь өөрт байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байж ер нь байнга л талархаж тий. Эрийн тойрон хүмүүстэй бас байнга талархаж явах. Би бол одоо энэ сэдвээр яг нэг үлэх чамтай анхудаа л ярьж байна. Зөндөл уулздаг гэсэн. Тэгээд одоо настай холбоотой юм.
Энэ дашин тэлхэд манай энэ чи октодын гараж залуу байсан шүү. Одоо хүүхнүүдийн гараж залуу болсон дахаа гэж бодож байна. Одоо анаа нар юу? Анаа нарын гараж. Ямар ч тухайн үед чинь манай энэ чинь цимбис нь индүүдсэн юм шиг юм хувцас бүх хувцсууд нь дээ хай тэгээд ийм болтоос мод каталогноос сэтгүүлээс буугаад ирсэн залуу шиг л хэвээр ингээл явж идэг байл шүү дээ. Өө тухайн дээр энэ залууч чи бүгдээрээ л тийм байж шүү. Яалтчгүй. За намайг ярих яах вэ? Гөө яах бас мэдгүй хүмүүсэд мэдэж аваарэ. Гой хоолоотойгоос гаднаас тийм гой залуу шүү гэж хэлгээд л та. Одоо гоё радио сонсохоор их гой дуу бич явах нь ховор болчихжээ. Би бас нэг сэдвэрүүл заавалч бол хазаалах гэдэг юм л та ингээд. Чи ингээл гадуур дотор явж байхад санаандгүй бөгөөд санаатай тохиолдолд караоке ордог. Оролгүй яах вэ? За тэнд ингээд бас л караокед маш их эрэлт хэрэгтэй зэтэй дуучдын нэг бол та өөрөө. За нэг алдарт эцгэн байхыг мэдээ хараарай гэж би ч бас 2-3 удаа дуулцаад. Тэгсэн. Энэ үзэгдэл маань өөрөө ингээд хэвээ юм уу байх ёстой юм уу? Таад маань энд яаж ханддаг юм бэ? Та нарын зохицуулт байд юм уу? Байхгүй шүү дээ. Ерөөсөө байхгүй. Тийм. Тэгээд юм байхгүй. Хамгийн гол нөгөө юунд баярлдаг хэрэг тэрийг дуулаад өнгөрсөн хүн болгон сэтгэлийн таашаал авсан байх л та. Тэгэхээр тэр хүний сэтгэлийн таашаал одоо бяцхан миний зүгээс жаахан ч гэсэн хувир нэмэр оруулсан бол надад тэр нэрээд бас сэтгэлийн таашаал. Түүнээс бол тэр аж ахуй нэгж одоо тайдын дуулаад ашиг орлого олоод тэр бол та нарт бол огт сонирм биш. Одоо яг одоо нэгэндээ байгаа систем тийм юм чинь тэгэл. За нэг хэсэг жоохон ширүүхэн тэмцээд байх шиг үстэй. Тэгсэн байх манай сүнсийн лавга энэ төр тэмцсэн байх. Манай лавга чинь тэгэл юм болгоны урд бол хөрхи тэмцэл биднийхээ өмнөөс тэгэл явдаг шүү. Маш идэвхтэй. Одоо сая бас гүр азраах юм маань тоглолтын зохион байгуулж ингээл тэгж ин тэгээд энэ ташин дэлгэд гүр ах юм маш том фэн тэгдэггүй яа фэн тэгээд гүр ах минь урд идгээсэй гэж хүсэж байна. Бүх зүйл сайхан болно. Яг л уг хүн өөрөө их зөв. Уг хүн нэг сайхан энергитэй хүн учраас. Тэгээд үндэсний баялаг байхгүй. Манай ер нь соёл урлагийнхан чинь тэгэл амь нэгтэй том family болчихно болчих. Нэг санаа зовох байхгүй надад. Нэг цаг хугацаа л орох байх л та. Тэгээ гүрэхтэй хурдан идгээрэй гэж Минжээд хоёр өрөөж байна шүү. Тий шүү, өсөж байгаа шүү. Гүрэхий чинь хэд хэдэн шүлэг дээр дуулсан байдаг бол балхаахын дуу. Гүр азраахын 2 дуу байгаа. 2 дуу байгаа тий. Тий, нэг нь нүцгэн байх нь битээ хараарай. За тэр алдартай. Алаг инээд гэдэг. Алаг инээд тий. Нүцгэн байхыг минь битээ хараарч хөгжим нь халуу. Тааш тийм бах. Амар арай л өөр аяг. Тий, халуу хasta. Халуухаас гарсан аялал болгоо гоё ярхан байхгүй. Бусдаас өөр. Тий. Арай өөр гэдэг тий. Тий. Манай тэр үеийн нөгөө хөгжмийн зохиолч продюсерүүд их мундаг хүмүүс байсан шүү. Манай халуун дурдмаар энэ ган төр тэгэл талигч бамбаа гэл тий. Мундаг хүмүүс зөндөө байсан. Манай бүхэ хүртэл гой найруулга их гой гай хийдэгсэн шүү дээ. Он бол ялчгүй та дөрийг бол ста хөтлөөл явж ирсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ. Манай бүхэ ах ч ястай бидний ах шиг тэгэл байсан хөөх юм. Одоо сарай чинь амтлаг. Тэгэл нэр айхтар дөрөв охиныг бас л өстэй бүхэ ах толдоол нэрээ бас загнуулна бид нар ч тийм гахта зэмлүүлэн загнуулна ерөөсөө яг л нэг гэр бүл шиг явж ирсэн. Анас ч гэхдээ бас даруулгатай хүмүүжлтэй би сайн мэднэ л дээ бас. Баярлалаа. Үнэхээр тэгэл олон ч тэгэл шүнийг хамт та нар чи хоолоогоо бичүүлнэ гэл. Одооных шиг юм биш шүү дээ. Тийм шүү дээ. Ерөөсөө дөрүүлээ яг зэрэг явна. Нэг нь алдах, нэг л удаан алдах юм бол дахиад шинээрэл явна. Барил амир бэлтгэл хийчихэд байдаг байсан. Тийм. Тэгэл нэг нь алдангууд нөгөө хэдэн яаж байгаа гэл тэгэнгүүт нөгөөд нь бүрст. Шокнд орно. Зэрэгс номхоо аваад. За өстө алдаж болохгүй байна гэхэд. Тэгээ сандраал. Тэгжээтэл шүн бол хоолоо зурцаал тэгэл маргааш болоод. Тийм. Тэгээ тийм урлаг таартай дуртай. Тийм байж тээ. Манай Минжич миний санаж байгаагаар олон улсын харилцааг төгссөн.
Янаачлаа. Тэр Яг 3 жил сурсан олон улсын харилцаанд. тэгээд одоо энэ нөгөө дуу хөгжим гэдэг өөр олон улсын харилцаагаар сурж байгаа хүн тэгээ ингээд гів гинэт өрүүлээ 360 эргүүлээд 180 эргүүлээд ингээд дуучин соёл урлагийн хүн болчихно. Энд юу нөлөөлсөн юм бэ? Би нөгөө бүр ийм л тавилантай л байсан юм шиг дуучин болох тавилантай. Тэгээ тэрийг өөрөө мэдэхгүй ямар ч байсан өвөөшгүй дипломатч болно гэж ойлгоод тэгэл олон улсын харилцаанд орсон Францын судлал явж исэн. Тэгсэн чинь тавилан маань ингээл ерөөсөө залаад л спайк хамтлагт оруулаад ингээл нэмэзэн чи соолоод дуучин болцсон. Тэгээ явж исэн. Тэгээ ингээд дуу хийх одоо дууга продюсерлаад өөрийгөө менежерлээд ингээ явах энэ төр бүх юм цаанасаа төрөлхийн ингээд байгаадсан байхгүй юу. Одоо ингээд спайкас тайд маань ингээд бүгдээр гараад тэгэл яг бүх юм өөрөө л хийж исэн гэсэн үг. Одоо өөрийгөө менежерлээл, өөрийгөө продюсерлээл. Тийм нэг л сайхан дур тэгэл бүх хобби гэж ойлгол тэгэл манай Монголд л ийм зүйл байдаг байх л та. Манай Монгол дууч тэгэл хамтлаг дуучид өөрийнхөө ямиг хийгээл тасалбараач зараал тайжаач засаал гэдэг шиг тий. Тухайд хэдүүсээ одоо сайхан болчихжээ. Одоо бүр сайхан ингэ салбараа хариуцаад тий өөрөөр хариуцлагаа хариуцаад сайхан амар болчихсон. Энд тэндээс урилга ирж байна. Одоо Солонгос, Австрали, Европ Үгүй тийм яригдал шүү дээ. Яригдал байгаа. Тэгэл одоо энэ 25 26-нд нэлээл явахад гэнэ. Гоё яваарай. Яг тэгвэл би бас л чиний хэлдгээр хувь тавилангийн урсгалаар ингээд Америкт хэдэн жил байж байгаа ирсэн чинь бас л тэнцээ чинь гэр орноо санцсан хүмүүс. Тэгэл нэг дууч мууч яриад нэг сараа хичээж намайг байхад ирсэн юм аа. Тэгээд дөрвж яваа тоглолтын үтцсэн чинь их гоё Монголд ирсэн юм шиг нэг гоё ирсэн. Тийм их гоё. Тэгээ бид нар ч гэсэн өөртөө тэдэртэйгээ уулзах дуртай. Тэгээд өөрийг хариуцлах шиг л байдаг шүү дээ. Ер нь очиод уулзаад сайхан харагдаад, би эндээ харагдаад, би энийхээ түүхийг сонсоод, би энэс ийш хүч аваад, найзуудтайгаа уулзаад, чиний найзууд маш их байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл найзууд гарч ирээл тэгэл бүгд өөрөөсөө түүхийг яриад, тийм сонсоод, би бас өөрийнхөө түүхийг яриад. Тэгэл бас соёлыг ингээд түгээгээл. Тэр л одоо гол ашиг байд юм да. 2024 оны бас нэг том тайзан дээр гарсан. Манай хэмжээ маань. Playtime тайзан дээр гарсан. Тэгээд амьд хөгжимтэй дуулаад бас хөөрхөн тэр стейж чинь бас нэлийн гоё аваа явцсан. Тэгж дуулаагүй удсан гоё байсан. Гоё байсан. Амьд хамтлагтай өмнө өдрөнд бэлтгэлтэйсэн. Бэлтгэл дээрээ маш сайн дуулж исэн. Тэгээд тоглолтын дээр ч гэсэн маш сайхан амжилттай болоод өнгөрсөн. Тий. Ер нь тэгээд Playtime болохоор гоё энгийн байх хэвээр. Тэгээд аль болохоор нөгөө зрителээс нэг ялгархгүй. Яг ингээд гоё нэг бүхэл гэдэг утга. Харин би бас чам ингээд энгийн үуч надад шууд тэр айдиа орж ирээд байна л да. Тэгээд ер нь тоглолт болгон тийм баядаг болчихсон. Харин тийм. Нэг суугаал нэг намын хуралд ирсэн юм шиг ингээл бас яг утгатай санагдаад. Тий, яг үнэн тийм ээ. Тий. Сайн манай жаз цулангийн тоглолцдог байсан ш бүгдээ босон босоод бүжиглээ суухан суугаал тэгэл. Тийм учраас бид нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлтгэгчээр их гоё сүүлийн үед компаниуд аж ахуйн нэгжүүд гоё ивент хоолууд их хийж. Яг зориултын одоо тийм бол суух ямар шаардлага байх юм бэ? Тэгээд гоё бүжиглээд барууны концертууд ич үцгээр зандаа зогсчих юм байна шүү дээ. Харин тийм манайхан тэгээ нэг хэсэг бүр нөгөө юу концерт юусоо үзэхөө болцсон. Тоглолт баг үзэхөө болцсон байсан бол одоо боцоо тоглолт үздэг энэ соёл сэргэж эхэлж байна. Тэгэхээр хүмүүс нэрсээр тоглолтод явангат ийм гоё байдаг илүү урлаг хөгжим гэдэг чинь ийм сайхан байдаг илүү гэд хүн яг урлагаар цангадаг, урлагаар амьдрдаг гэдгээ бас мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Тийм. Зураач манай багшлалтаа нэг маш батгай хэлж ирсэн. Тэгээд хүн соёлын боловсрал заавч хүртэх ёстой. Өөрөлдөл уран зураг үзэх ёстой, дуу сонсох ёстой, тэрнтэй адил. Тэгэхгүй бол одоо тэр одоо амьд биет бол хүн биш болно гэж нэг тодтгол өгч ирсэн л дээ. Яг үнэн ямар гоё хэлээ. Тэр тайдын маань бас үүрэг бас маш өндөр байна. Энэ хүмүүсүүдийг ч одоо ингээд та нар ч ингээд тэтгэнэ ш тус шиг тэгээд гоё уран бүтээлээ хийх ёстой юм байна.
За уран бүтээлээс гадна бас бие их зөв авч явах хэрэгтэй юм шиг надад санагдаад байна тий. Урлагийн хүмүүс одоо эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд гэлтгөө бүгдээрээ л гоё гоо сайхны таашаалтай гоё харагддаг байх хэрэгтэй юм шиг байна. Зарим хүмүүс бол жоохон хэцүүхэн л байдгийг санагдаад идэв. Би бас энийг бас зариуд ярьчмаар санагдал хил захтнуудаас ярина. Чи өөрөө жоохон өвдөд өгчлээ. Дайлангуй манай энэ 80 90-ад оны уран бүтээлчд гэх юм уу да бас тэр талаа жоохон орхигдуулсан юм шиг санагдаад. Тэгээ одоо нэр ус хилээд яах вэ? Тэгээд ямар ч орчин үеийн хүүхдүүд амар гоё юу стил нь болчихжээ. Харин тий өстө бүр борооны дараах мөнх шиг өстө бүр ингээл гараад ирсэн байлээ шүү. Тэгээд дуунуудын сонссон. Сүүлийн үед гоё залуучуудаас хэнийг сонсож байна? Юу таалагдчих? Саяхан нэг гоё дуу сонссон юм а. Хин гэлээ. Америкт л нөгөө Тамираа илүү. За тий. Тий. Тэрний нэг шин дуугийн сонссон таалагдсан. Тэгэл Ocean Grace гаргаж байгаа дуунууд гоё байна. Юм л гоё юм гоё тий. Найруулга сая концерт нь ч ихсэн их гоё болсон. Ocean Grace ер нь 8-д хоёр за 8-д төр минжээ орох юм бол яг type 1 шүү. Тийм гоё яг юу гар нийл чинь. Чи ингээд нэг юм чинь бас цаанаасаа байдэн штэ. Тий vibe цаар юм байна тий. Яг тэгээ шүү. Та нар бол яг би бол мэдрээл. Та нарыг Ариукагийн хүсдэг юм бол яг ингээд чамд байж л байгаа байхгүй. Чиний хүсдэг юм бас Ариукад байж л байгаа. Тийм учраас та нар яг нийл. Бид нар харин 100 нөгөө Баатарманы тоглолтын дээр тааралцсан. Тэгээд дуучин Эрдэнэ чимэг, дуучин Сережа, Ариукан дээр бид нар тааралцсан. Тэгээд Ариука бас нэмжиг чи ирээрээ өстө хийж өгөө шүү, дуунуудыг хийж өгөө шүү. Таал танаас босны дарга ирсэн байгаа л хэлдэг гэсэн. Ирэх хэрэгтэй би бүхэл бүтний цомог альбомн дээр ажиллавчвал нэг хүний гараар орсон юм чи ингээд нэг гоё нэг хүний атмосфер бүх ажиллагаа бүх юм нь ороод тэгвэл ингээд ирээвэр хураавар бид нар чинь нэг дээр тийм л байлээ штэ. Одоо сонор дээр нэг дуу бичүүлээл за тэгэл хаан чи ритм студ дээр нэг бичүүлээл ингээл ирээвэр хураавар дууралттай тэгээд найруулагчд нүртэл шал ирээвэр хураавар тэгэл тий. Одоо нэг газараар цогц хэлэгч бол бас тийш үү наад чи маш зөв санаа шүү бас тий яг үнэн тий. 2007 он шиг юм болчих гээд идэл. Тий. За Долги ахтай сая нөгөө гинжинтэй нөгөө уран бүтээл дээр Долги ах маань сайн уулзсан уу та ойрт холбоотой байна. Долги ахтайгаа ойрт бол холбогдсонгүй ямар ч байсан 100 инээмсэл хамтлагийн нэвтрүүлэг нөгөө 25 дахь телевизээс хийж байгаа хамт орсон. Тэгээд Долги ахтай өргөл талархаж явдаг. Долги ах болохоор манай ээжтэй бас багын найзууд тэгээд чинь 40 мянгатай байгаа тий. Надаа өөрөмсөг хандна, сэтгэлээсээ хандна. Тэгээд Долги ахын 3 дуу дуулсан байна. Цасан үлгэр гээд. Цасан үлгэр дээр клип хийлгээгүй. Тэгтээ бас их хит болсон. Тэгээд охин чин дуучин болсон гээд ингээд амаргаа уулсан бүсгэн дуугаа тухайн яахтай л дээ. Клип снэс одоо дуучид ер нь дуучин гэлтгүү. Сошиал гэж нэг том ертөнц байна. Минжээ энэ сошиалыг хэр ашиглаж гин, чадж гин үү? За тэгээ энэ сошиалын талаар өөрөө чи юу бодвол ойлголт ямар вэ? Сошиал тэгэл одоо жишээлбэл фэмүүдтэйгээ тий холбогдоход бол маш зөв талбар байна. Тэгээд баг багаар сошиалын талаар бүр сайн ойлголттой болж эхэлж байна. Тийм. Тэгээд аль болохоор илүү сайн сошиалыг сайн ашиглаж сурах хүсэлтэй байгаа. Сөрөг бас үзэгдлүүд бас дагдаг юм шиг. Яа тийм бах тий одоо янз бүрийн гаж донтой ч юм уу тий эсвэл нөгөө хуурамч аккаунтууд троллуудад юу гэдэг тийм сөрөг юмнууд бас их байна. Тэр тийм юмнаас л хол байх хэрэгтэй шүү хүүхэд залуус минь. Тэгээ ер нь сошиалар ингээл болж бүтэхгүй л мэдээ ингээд гараад идэг тийм ээ. Тэгэхээр чи бас арай жоохон ингээд тэнцэргүй болчиход байхгүй бас болж бүтэж байгаа юм зөндөө байгаа шүү энэ улсын оронд чинь гэж бас харуулж юмар байгаа байхгүй юу. Харин тэрийг илүү бас нэг жоохон сэвсгийгээд бас тий. Тэгэхээр чин хүмүүс ингээд цаанаасаа ингээд ийм програмчлагдчихвал яах юм те бүх юм болж чадахгүй ингээд тэгэхээр уус санд муу л та. Цогтойх бит хоёрын бас энэ миний подкастаар орж яхад шог зураач цогтойх хэлж ийсэн л те.
Яг нь сошиал ингээд байх ёстой. Гагцуу бүх аливаа юм чинь нөгөө тун таарсан байх хэрэгтэй. Яг үнэн тий. Тэгээд харамсалтай нь сошиалаас болж одоо хүн зурагт үзэхэ боллоо. Радио сонсохоо боллоо. За тэгээд сонь сэтгүүлэг башаа март. Тэд нар маань өөр хэвлэгдэхэж болсон. Номч уншихаа болсон. Сүүлийн залуучууд. За нэг 100 биш юм а гэхэд ер нь дийлэх хувьд. Тэгэл яадаг гэсэн нөгөө утас сая барайл ингээл TikTok ч юм уу юу чи Facebook ч юм уу тий. Тий одоо тэгэл янз бүрийн контентууд бараг хүн болгон хуваараа контент хийдэг болсон ба. Одоо чи ч гэсэн чиний одоо ингээд хөрхөө хоёр охин чи ингээд одоо бас ингээд өсвөр насн дээр чи бас ингээд контролддаг уу хязгаарлалдаг уу? Хязгаарлал штэ тий жоохон наадгаа юу гэл. Тэгээд аль болохоор нөгөө хоббигийн одоо дэмжиж тий. Тэгээд тэгэл сонирхолтой байдаг та. Ээжигээ дагах дуурайх одоо нэг дуулах тийм жоохон элементүүд анзаарэгдэж байна. Хоёулаа ер нь солгон бол биш. Тий мөнгө бол байгаа. Нэг нь болохоор илүү найруулагч талдаа. Тийм төрөлхийн нөгөөх нь болохоор төрөлхийн жүжигчин. Гэхдээ нөгөө жүжигчин ирнэ ингээд гой дуулцдаг гэдэг штэ тий. Тийм байхгүй нөгөөх нь. Хэрвээ ингээд нэг өдөр ингээл ээжээ сууж охин дууллаа гэвэл зөвшөөрөх үү? Дуул яа тийм хүүхд өөрийнхөө дуртай юм хийгээл явж байгаа. Тийм хоббир бол явж. Яг үнэ. Би бас нэг юм хийж байгаа хүнд ерөөсө буруу байхгүй. Алдсан ч бай, онсон ч бай тэр гой тоочлох судлал явчихж байгаа байхгүй тий. Яг энийг хэлүүлэх гээл ер нь. Зарим нэг эцэг эхчүүд яах вэ ингээд өөрөөхөө байлгах гал хүсээгүй минь хийлэх гээл тэгэл дайлангаа өсвөр насны хүүхдүүд өөрсдөө олохын тулд дуртай ажиргалтай юм хийгээл ажиргалтай амьдэрж ивэл бас зөв юм шиг надад санагдаад байна. Тэр энэ дээр бас чи бодохоор үзэл бодол нийлт юм байна. Тийм ажиргалтай байхад тэгээд тэр хүний ажил нь сайн бүтэн эрүүлэнхч байх юм да тий. Яг үнэ. Манай өмнөх зочин маань ч гэсэн чиний бас битгээрийн найз холонгийн бас үзэл бодол яг идэх юм лээ бас охин зураач болцсон. Өвөөгөө аавыгаа дагаад үнэхээр мондөг зурд юм л. Тийм шүү дээ. Тэгэхээр энийг би юу хэлэх гээд генны юмнууд бас айгүй хүчтэй нөлөөлж байна. Ямар орчинд өссөн одоо мэдээж ингээл хүүхдүүд хажууд нь нэг ээж нь ингээл дуулаал ингээл байнга тоглолт ивент гэл бас нэг халдварлалчтай юм шиг л санагдаад байна. Яг үнэ. Тийм байх тийм. Нөлөөлөл гэх юм уу та. Багын орчин бол маш их нөлөөлж байгаа. Тэгээд чамаг нэг анх түрүү нэг олон улсын харилцаа дипломатч болно гэж мөрөөдөлтэй хүүхэд байсан. Дунд сургуулаа төгсөөл Мойсе олон улсын харилцаанд орчихсон. Тэр бас нөлөөлөл байсан уу? Тэгээ нөгөө өвшгөл мундаг хүн болмоор байна. Манай өвөө нас ороход ингээд зөндөө олон шагнар ингээд очрлоод иржсэн байхгүй юу. Тэгэл би 7 настай байсан тухайд бас цаагаараа нэг юм ойлгосон юм шиг их мундаг хүн байсан байна. Их олон хүмүүст олон зүрх сэтгэлд хүрсэн хүн байсан байна. Тэгээд яг л тийм л болох ёстой юм шиг тий. Өөрө бахархаал тэгээд хүн чинь бахархаал тэгээд рол модел болгочихж байгаа байхгүй тий. Тэнгүүд нөгөө механикаар бодоод нөгөө юу дипломатч байсан юм чинь би бас тийм болох ёстой гэж олон улсын харилцаанд орсон. Гэхдээ хүн ер нь сурч байхад илүүдэхгүй тэр мэргэжлэр яваагүй ч гэсэн тийм ээ. Тэндээс зөндөө их төлөвшөөл одоо ойлгоол маш их зүйлийг сурч авч байгаа. Мэдлэг бол хүнд бол хизээч илүүдэхгүй. Тийм тэгэхээр дутнууг хийсэл илүүдэхгүй те бид нар ч одоо яг дийдэггүй л. Франц хэл бас чамгүй хэдэн жил сурсан. Одоо энэ хэлийг бол орхисон уу? Одоо хэрэглээнд байна уу? Тэгэл мартцсан шүү дээ. Мартцсан. Гэхдээ сэрэгдэг юм билээ. Сэрэгдэг. Тэгээ одоо нэг Франц дууны захиал орж ирсэн тэрийг дуулах гэж байгаа. Нэг хүн Франц яваад тэгээд Олимпиар Франц яваад тэгээд Францд дурлаад тэгээд өдөр болгон тэр нөгөө меню голын дэрэг дээр ингээд ямар гол илээ. Дундуур нь уртдаг. Ямар за одоо Google-д мэдчихэрээ. За тэр голын дэрэг дүр нөгөө меню гэдэг мууртайгаа дандаа ингэж зугаалдаг байсан хүн байхгүй юу. Тэгээд
ямар гоё хэлвэ, ямар гоё хот вэ гэл гоё сэтгэл нь хөдлөөд тэр талаараа дуу зохиолгосон хүсэл. Одоо манай хөгжмийн зохиолч Мөнх ертөнц найз маань аян хийж шүлгийн нь болохоор тэр хүн өөрөө бичсэн. Тэгээ тэр ингээд Франц руу ингээд орчуулагдсан байгаа. Тэгээд Франц хэлтэй дуучнаар дуулуулъя гэд холбогдсон. Тэгээд одоо бас Францаар дуулах захиалгатай байгаа. Тэгээд одоо хичээлээс эргээчтэй. Харин тэгчтэй. Тэгчтэй. Яг наад сэтгэвч тэгж л хариулж байна найз. Аргагүй. Яг үү гэхдээ суурн байгаа юм чинь дороос хэрэгжнэ. Монголчууд бид нар чинь амар тэр талтай амар талантливый хүмүүс шүү дээ. Дороо юмыг сэргээдэг, дороо юмыг өөрийн болгоод авчдаг мундаг арт хүмүүс дээ. Яа, чухмаа чухам тий. Яг өөртөө огшчлоо гэж. Шинэ жилээр яаж баярлав? Шинэ жилээр яг гэр бүлийнхаа тий хамаатан садан гэдэг гэр бүлээрээ бүнд он гаргасан. Тэгээд маш гоё аз жаргалтай шинэ жил болж өнгөрсөн. Одоо бас нэг том баяр тохиох гэж байна. Хэр ер нь ач холбогдол өгдөг вэ сар шинэ баярт? Үгүй шүү дээ. Одоо ямар ч байсан ээжийн талын хүмүүстэй очино тий тэгэл хайртай бурлууд дээр очино шүү дээ. Гоё шүү дээ. Хөөхөн шүү дээ. Бурлуудны хөөхөн гоё баяр шүү дээ. Манай Минжээ ер нь сүсэг биширлийн үед ямар баяр суурь? Ер нь бол шашинлаг бол биш. Гэхдээ дээд ухамсар одоо хамгийн дээд нэгэнд бол сүгдэн, мөргөн, бишрэн, шүтэн. Ямар ч гэсэн дотроо нэг юмтай л те. Өөрийнхөө юмтай те. Тэрэндээ залбирэн тэрнээсээ уучлалт гойно. Аха тий. Яг үнэ те. Яг үнэ. Юмыг бас нэг харагддаг юмтай нэг одоо нэг одтой байхгүй болохгүй л те. Бас ортас ингээд юм хайчиж болохгүй нэг юм тупик юм шиг амьдралаар бас хэрэггүй. Тий. Тэр чинь өөртөө бас нэг төсөөл үүсгэж байгаа байхгүй тий. Бурхан байдгүй гэдэг төсөөл үүсгэж байгаа. Бас нэг төсөөл юм да. Ясгал йогоор хичээл энийг яг юунд зөвхөн эрүүл мэндэд зориулж байна уу? Ясгалыг уу? Ясгалыг зүгээр л одоо харин тэр хамгийн дээд ухамсартай л ерөөсөө анхаарлаа хандуулах. Энийг л зэгцтэй байх юм. Анхаарлаа хандуулаад тэгэл ер нь яг л хүний одоо эцэг их шиг юм чинь тий бүх юм ярина тэгэл ойлголцсон тайвшрлыг аавна чиглүүлэг аавна тэгэл тэгж л ашиглаж байна да. Ямар ч үнэхээр сайхан эдгээр нөгөө дээр дурдсан бүх юмд нь сайхан эрүүл энерги хүсмээрээ Минжээтэй үнэхээр гоё байна. За тэгээд юу гүл ингээл цаг урсаад явчихдээ шүү дээ манай энэ. Би энэ подкастынхаа төгсгөлд нэг бас Минжээгээс заавалч хүнийг асууя гэж бодож ирсэн зүйл байна. Хайр дурлал. Энэ бол одоо мөнхийн сэдв. За тэгээд одоо бид хоёрын подкаст ч одоо ингээд Валентины үеэрээ хүрнэ. Хайр дурлал гэж энийг өөрөөхөө нэг тайлбарлаад өгч байна. Хайр дурлал гэдэг нь одоо төвшнөрөө ондоо хайр дурлал байгаа хэл та. Тэгээд хамгийн агуу хайр нөгөө үлгэр дээр гардаг хайр дурлал байдаг шүү дээ тий. Жишээл Ромео Жулиета ч юм уу ном дээр гардаг бүр түүх олоод үлдсэн хайр дурлал бол хизээч амар байдаг юм байна лээ. Дандаа юм шалгууртай, тэмцэлтэй, биеиндээ багшилсан тийм байдаг. Тэгээд тийм хайр дурлал бүр ингээд цаанаасаа ч юм уу дээрээсээ ч юм уу заяадаг байх гэж бодож байна. Маш их сайхан байна. Ийм гоё тайлбар, ийм гоё сэдвээр өнөөдрийнхээ подкастыг өндөрлүүлье. Тэгээд одоо бас сар шинийн баяр болох гэж байна. За мэдээж зэрэг Минжээтэй, за Минжээг тойрдог дотны бүх хүмүүст хүүхдүүд настайчууд ах дүү ингээд хамаатан садангууд эрүүл хийх хүсмээр. Баярлаа. Тэгээ миний найз ийм гоё зоригтой ийм гоё подкаст хийж байгаад бас найздаас баярламаар байна. Тэгээд үргэлж үзэх болноо. Тэгээд би өнөөдөр ингээд зөвхөн бит хоёр уулзаад өндөрлөж байгаа юм биш. 26 оны ихэнх үед би Минжээтэйгээ та бүхнийгээ заавалчгүй дахин уулзуулна.
бид хоёр одоо 25 онд юу болоод өнгөрчөө. За юу хийчихв. Апдейт нэг эргэж хараад сайхан яриа та бүхэндээ хүргэнэ. Минжээ амлсан зүйлүүдээ биелүүлсэн үгүй гэдэг амын хараа. Тийм штэ тий. За тэгээд хүсэхэд тэгээд болох хаа л гэж бодож байна. Санаж явхад хүрнэ, сажилж явхад хүрнэ гэдэг үл юу гэдэг вэ? Сажилж явхад хүрнэ тий. Санаж явхад бүртэн. Тий. Маш их баярлалаа Минжээд ингээд цаг зав гаргаад сошиалын найзуудтай маань сайхан хамт байсанд баярлалаа. Тэгээд сар шинэ сайхан шинэлгээрээ тэгээд уран бүтээлтэй маш их идэвхтэй, энергитэй. Эрүүл байжээж энэ бүгдийг чард гарах юм чи. Эрүүл ихийг л хүсье найзтай. Баярлалаа. Тэгээ үргэлж ийм сайхан үзэсгэлэнтэй гэрэлцэн байгаарай гэж юрэй даа найзтай. За баярлалаа. Найздаа амжилт хүсье. Эрүүл ихийг хүсье. За ингээд найзуудаа өнөөдрийнхээ энэ подкастаа инх өндөрлүүлье. Цаг хугацаа чамар хурд өнгөрдөг. Нэг мэдхэд 2 3 үг сольжэтэл дууссан байдیں۔ Тэгээд амлсаар Минжээтэйгээ дахиж уулзуулна. Та бүхний ажил үйлсд өндөр амжилтыг хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяр та. Дараагийн дугаарт маань их гоё сонирхолтой хүн байгаа шүү. Тухайн үед зарлнаа. За. Окей. Всё. За